Монгол марк компани 100 жилийнхаа ажлын хүрээнд одоо олон сайхан марк гаргаж байгаа нэг нь одоо энэ өнөөдрийн гарч нээлттэй хийж байгаа Монголын зураг тууц юм ийм цогц марк байна. За Монголын зураг тууц бол төсвөрийн салбар тэр дундаа зураасны төрөлд ангилагддаг ийм одоо өрөмц бие даасан төрөл. Тэгээд урд нь бол гарч байгаа сэдв учраас их чухал. Мэдээж одоо зураг тууц гэдэг бол хамгийн дөрөв хуулийн сурчлах тэр чин чанар нь илүү давмгаалдаг. Ер нь хүндрэлтэн ч гэсэн хүндрэлтийн төвхөн үе үеийн төвхөн одоо ийм л байж ирсэн л дээ. Тэгээ энэ ч бас Монголоор бас тойроогүй 1921 онд ардын үзэл яснаас хойш энэ зураг тууцыг одоо энэ хууль сурчлага одоо пропаганда гэж ярьдаг энэ зүйлд ашиглаж эхэлсэн. Энэ дайчин шинж чанар. Тэгээд энэ бол өөрөө зураг тууцны одоо хөгжил түүхийн одоо нэг гол үндсэн шинж чанар. Тэгээд яг энэ шинж чанарыг хатгаж үлдээсэн одоо тийм дурсамжтай марк боллоо гэж ярьж байна. Магадгүй одоо өнөөгийн өндөрлгөөс харахад зарим хүмүүс гайхчихж магадгүй. Жишээл одоо найрамдч гэдэг юм уу энэ марк. Гэхдээ энэ бидний туулсан түүх учраас бид нар энийг баталж нотлж энэ түүхэндээ үлдээж маркантай хатгалах хэрэгтэй. Ийм чухал түүх юм. Яагаад бол одоо тэр үеийн үзэл суртал таарсан ийм зураг тууцууд гарч ирсэн юм аа гэдэг байна. Хоёрдугаар ийм зураг тууцуудыг одоо дүрсэж байгаа зураачдын арга барил одоо энэ зүйлүүдийг бас харахад эндээс олон зүйл үзэгдэг. Одоо хувьцатлын ихэнх үед бол одоо гадны зураач жишээлбэл Австрийн зураач Шанауэрч гэдэг юм уу, Оросын зураач, Брэдийн зураач, Хятадын инженеур бас энэ зураг урлал, энэ хэвлэлийн дизайны ажилд бол ихээр оролцсон байж байгаа. За тэгээд удахгүй одоо тэгээд 30 40 он 50 60 он гэл одоо Монголын нийгмийн амьдрал, урлагийн амьдрал хөгжин дэвших хэрэг энэ одоо зураг урлал, энэ зүйлүүдийн чанар шансаа энэ зүйл нь бас дагаад сайжраад ирсэн байдаг. Би ч гэсэн өөрөө бас 1935 оноос хойш одоо эхлэлтэй тоншуулалт ажиллаж исэн хүн бас үзэл сурталын ийм л одоо зөвшөөрсөн ийм хэвлэл өөрөө миний төгссөн мэргэжил бол хадшингл гэж ярьдаг. Одоогийнхоор бол дизайны анги. Тэгээ энэ ангид бид нар бас энэ зураг тууцыг илүү төлхөөтэй үздэг. Эндээр бас курсын ажил, дипломын ажил олон манай оюутнууд хийж исэн. Тийм учраас бас зураг тууц ер нь Монголын энэ одоо маркийг байх хэрэгтэй ийм чухал төрлөө бас нэг ингээд маркийн энэ одоо бодлогот ороогүй үлдсэн ийм салбарууд байгаа даа. Тэгээ сүүлд нь яг бид нар хамтраад бас юу нэр нь орсон Монголын хүүхэлдэйн кино гэдэг марк дээр би хамтарч ажиллаа. Монголын рок хөгжим, орчин үеийн хөгжмийн цуврал марк дээр бас хамтарч ажиллаа. Энэ сэдвүүд бүгдээр анхных гэдэг татгалаараа бас онцлогтой мэдээж одоо ч гэсэн бас гараагүй ийм сэдвүүд Монгол маркет байгаа. Энэ дээр ч гэсэн бас хамтарч ажиллах юм сонирхолтой байгаа. Тэгээд ийм чухал маркийг гаргаж бас Монголын түүхийн нэг хэсгийг бас ингэж үлдээж хадгалж байгаа чухал үйл явдал өнөөдөр болж байна. Тэгээ энэ сайн үйлсийг эхлүүлсэн манай Монгол марк компани хамт олон хамтарч ажилласан уран зургийн галерей төв угсаатны зүүн хүрээлэн Монголын театрын музей Монгол зөвлөлтөстэй маш олон байгууллага хүмүүсийн хамтран ажиллагааны үндсэндээ энэ марк гарч байгаа. Тийм учраас та бүхэнд баярлалаа гэж. Альч цаг үед өөрөө хошин урлаг энэ зүйл чинь нэг одоо нийгмийн шүүмжилсэн тийм л юм байна. Та бүхэн мэдж байгаа одоо түүхийн хичээл дээр одоо түүхийн сургачих дээр ч хүртэл одоо дунд цооны үеийн Францын шог зургууд хүртээд ч Францын хаав ноёдыг хүртэл ингээд зурсан. Тэгэхээр энэ бол эхлэл нь бол энэ бол хувьсгалын их үед одоо хувьсгалын үйл хэрэгт саад болж байгаа гадна дотны нэг хөрөнгөтнүүд одоо олимпиад болоод одоо тэдгээрийг одоо шүүмжилж одоо намын галаар ингэж яриулж байгааг үзүүлсэн. Монгол улсын 10 жилийн ардын үзэсгэлэн 10 жилийн хойд үзсэн юм бол хувьсгалын музей бас байдаг. Тэгээд ер нь яг Монголын түүхэнд одоо гарсан том үйл явдлууд дэлхийн 2 дугаар дайн тэгээд атар газрыг эзэмших хөдөлгөөн тэгээд илгээлтийн эзэг одоо сансарт нэлсэн гэдэг бүх төр үйл явдлууд дээр бол зураг тууц гарч ирсэн. Тэр утгаараа энэ өөрөө хатгаалж, үлдээж, хамгаалж байх хэрэгтэй бас нэг түүх, соёлын өв дурсгал юм байгаа. Уг нь бол энийг нөгөө манайхан анзаарахгүй хайдаг, өргөдүүлдэг. Одоо ингээд зураг тууц ингээд зөвлөдөг хүмүүс жишээлбэл би 70-80 оны үеийн ч юм уу тэр үеийн зураг тууцтай болоход их хэцүү. Та бүхэн санаж байгаа бол одоо энэ Интеркосмос гэдэг 1981 он
Монгол хүн сансарт анх ниссэн энэ өдөр бол одоо хотоогоо энэ Балкадыг наасан байсан байхгүй. Зураг тууцыг бүх автобусны цаахан дээр бүх газараа наасан байсан. Гэтэл одоо олддгүй энэ зураг тууц. Тэгэхээр тэр магадгүй хэдэн зуун мянга хэвлэгдсэн юмнаас одоо ингээд олдохгүй олдсон гэхээр бид нар юм хадгалдаггүй энэ буруу баталтайг харуулж байгаа байна. Одооноос бид нар өөрсдөө энэ соёлын, орлын өв дурсгал гэдэг чинь заавал алт мөнгөөр хийсэн үн цэнтэй тэр сэлбэр мөнгө аяг тэр бурхад эд зүйл биш. Бидний өдөртөн хэрэглэдэг соёлын эд зүйл, энэ зүйл чинь бас эргээ судлах эргээд угсаатны зүйл одоо соёлын юм чухал үнт өө юм а гэдгийг бас одооноос хүмүүс ойлгож хийж хадгалж байна. Жишээлбэл одоо Монголын одоо хуучин Монгол бичгэн дээр хэвжижсэн ном сэтгүү тэр зүйлүүд олдох нь ховор штэ. Тэр бол хэдэн мянган хувиар хэвлэгжсэн тийм бүтээгдэхүүн байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг хадгалах, хамгаалах тэр дадлыг бас сэргээж түгээх гэсэн бас ач холбогдолтой ийм зөвлөл байна. Эргээд ий чинь бидний түүхийг нотлно. Дэлхийд аваараа бол ер нь зураг тууцны нэр хүнд бол өндөр л дээ. Энэгээр дагнсан галерейнууд байдаг, музейнууд байдаг, сангууд байдаг, энийг цуглуулж байдаг. Одоо яг энэгээр арилжаа хийж байдаг одоо бүхэл бүтэн цуглуулгын том community байж байгаа. Энэ хөлсөн гэх юм бол одоо эн чинь нэг $100,000, $700,000 гэхэд үнэтэй Балкадууд хүртэл байж идэг. Гихмитийн тэгээд бид нар болохоор тэрийг огт үн цэнийг зүгээр нэг юм цаас тухайн үедээ хууль сурчлах тэр үүргээ гүйцэтгсэн хэрэггүйгээр ураа багандаа ингээд хайцсан байдаг жоохон харамсалтай санагддаг. Гэсэн хэдий ч одоо үрдэж олзорсон энэ жааж цөөхөн зүйлийг олж авч хадгалах гэдэг нь бол одоо цөөхөн хувь зөвлөгөөлөгчд болоод энэ архив, соёл урлагийн байгууллагууд энэ хол зорилт гэж боддог.